Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За юу яцгаанда цав амтд минь. Яг одцсон байж байсан аа. Та нар харин хөөрхөн лайк энтер дардсан байхаар нь хөрөд гялс дараагийн киног оруулж штэ. Ер нь бол мань хэдэн киноныхоо лайк үзэлтийн тоог ханжлаа гэж үзвэл дараагийн киногоо хийж өгдөг. Та нар лайкуудаа дараал байх юм бол кино хурдан орно л гэсэн үг юм дгүү да. За тэгэхээр өнөөдрийн кино маань бүр яг Монголын нүүр царай тэр чигтэй тэхүү. Монголчуудаас сэдвлэг гिचмээр л нэг тиймэрхүү кино. За олон юм ярилгүй шууд кино руу орцгоё. За биз та нар харин лайк дараад үзнэ. Мөн биз дээ. Let's go. Кинонд маань алдарт инхан ах маань тоглосон гэдгээр бас онцлогтой. Кинонд маань гэж шаач ин. Миний кино юм аашаа тийм үстэй. Киноны гол дүр Ансагу буюу инхан ах. Нэгэн сэтгүүлчтэй ярилцж буугаар кино ихсэн. Гар мараа салгаж үзүүлээл кино. Цаашдаа цээжлэхэд амар ганц гард гэж чийлтэй инхан ахыхаа. За тэгээд энэ нөхөр болвоос маш алдартай сонингийн редактор. Манайхар бол яг зариг заяа. Хүмүүр эдний нийтлэл үнэн энтер гэд бүр итгэцэн заяа. Манай ганц гард баахан сэтгүүлч цуглуулсан авилгын хэрэг хууль бус зүйлүүдийн баримтцэлд гаргаж ирээл бүүн сенсац болгоолоо юм да. Хамаг амтны булаг дэлгээд хайж байгаа нь энэ л дээ. Ерөнхийлөгчд нэр дэвшигч нөгөө сонингийн газрын редактор нэлээд том машин үйлдвэрлэгч компани эзэн гэх этгээдүүдийн холбоо сүлбэний талаар баримтууд. Тэгэл нөгөө ерөнхийлөгчд нэр дэвшигч чинь би өөрийн нэр төрөөрөө дэнчин тавьж мэдэгдэж байна. Ямар ч мөнгө төгрөг аваагүй энэ төр гэл нэг л таньдаг санаа яваашаагаал. За хэдүүлээ энэ үйл явдлаас 2 жилийн өмнө яг ямар завхарсан бодлон болж байсан бэ гэдгийг бодож үзье. Энэ сүр бадар улсын яваа өвөө бол намын дараагаар шинээр томилогдоод байгаа улс төрч. Нөгөө сонингийн редактор шантаачтай уулзаал манай намын Ямпилуу гишүүн Мэрэй Моторстой ямар холбоотой талаар та юм мэдсэн үү гэл. Нам дотроо чийлцэнтэй бас үг унгаач гээл үзэн. Нөгөөх нь тийм ч амар хамаг юм ярина гэж угаасаа юу байх вэ? Хотлоо маасагаа шагаад. Киноны өөрний гол дүр нь бол жинхэнэ шинэхэн прокурор Үжинхүү. Мэрэй Моторсын асуудлын араас хөөцөлдөж байгаа шударга прокурор. Чаваас бас нэг цол гуншаа гэж хүсэлтэл зүтгэж яваа ярил л чаваас. Даанч мэдээж прокурорын газарт нь хүртэл авилга танил тал үүрэлж гисэн. Прокурор маань Мэрэй Моторсын нягтлан бодогч дээр ирээд л чи зүгээр үннээ өчөөд ганц нэг баримт өгвөл харж болно. Эсвэл шорондоо хад гээл. Сүржгэнж байтал нөгөөх нь 0 ороод ирээд ихүү. Баахан пижиг үзэлсэн чи шээс саврах гээд байна гээл. Шээж байх хооронд нь өөр этгээдүүд орж ирээд хамар доороос нь хулгайлаад аваад явчихж байгаа. Хулгайлсан этгээд нь манай ганцхан гарт. Гэхдээ энэ үед бол гар нь хосоор байсан. Хүн чанартай залуул да, доор нь ажилдаг залуустай их хайртай. Эхнэрийнхээ төрсөн өдрөөр хоосоо очгөө юугээд торт мөнгө төгрөг өгөөл. Залуучууд нь дөрөвний караоке тамраад байсан дөрөв нүдтийг уртаашаа ганц нүдтэй болтол нь булуу болтол нь нүдчихсэн. Тэгсэн ч амнаасаа үг гаргадаггүй. Гэсэн мань хүн учрыг нь олж байгаа нь энэ байл л да. Ганц гартын маань амны ганц хураах нь нөгөө сонингийн редактор Муураа нуулсан хүмүүс. Ааста юу гэвэл дээ хумсаа нуулсан муурч үлээ. Төрөний нөхрөөс салгаж авсан бүх баримтаа буюу Мэрэй үйлдвэрийн авилга бохир мөнгөний талаарх мэдээллийг сайхтаа олж өгч байгаа нь энэ. Нөгөө ерөнхийлөгчд нэр дэвшиж байгаа би ямар ч холбоогүй гэд киноны ихэнд хуцаа зогсож байсан нөхөрт 30 тэрбумын авилга өгсөн байгаа юм. Манер бол ер нь өөрөө Мэрэй Моторсын захирлын дор ажилдаг хөлснээр. Нөгөө материалуудаа прокурорт эдгээр баримтыг өгөх гэж байхад нь тамалж байгаад аваад ирлээгээд өгчөөд явж байтал номын царайтай хулгайч араас нь тоосгот юм та. За ер нь бол энэ Мэрэй Моторсын эзэн нөгөө сонингийн эрхлэгч ерөнхийлөгчд нэр дэвшигч нар бол 3 толгойтой мангасал гэсэн үг. Нэг нь ивент тэтгэж бохир мөнгө угаадаг. Нөгөө хоёр нь нэг нь ерөнхийлөгчд нэр дэвших зорилготой бол үлдсэн нь мөнгө авч иргэдийн тархийг угааж хүссэн зүгрүүгээ эргүүлж чадах хүчтэй нэгэн. Бүр яг манай улс төрийн схем шааж байгаа сте. Манайхан энэ киног үзээ санаа авсан ч гэж магадгүй юм л д. Манай хүн өөртөө хэрэг болж байгаа тэгээд нөгөө баримтынхаа хуулбарыг аваад үлдсэн баригдаад баруун гарнаасаа үүр тагцж байгаа энэ аж. За тэгээд кино маань 2 жилийн дараах буюу одоо үе рүүгээ шилжинэ. Манай ганц гарт баарны жорлонд ухтах ч юм уу, цэвэрлэх ч юм уу юу энийг сонин ажилд орсон тууж явдаг юм. Гэхдээ энэ бол мэдээж өнгөлөнд алдтал байх. Сайн ажигл бас манай үнийг мандаж явахад сугных нь үсгийж байсан торт тогтуутай мөнгө авч байсан залуу бас цог байж байдаг. Яаж ч унтсан хаяхгүй цуг дагаад байж үүдэг мундаг гэрээ.
Манай ганц гарт ер нь л нэг зүйл төлөвлөсөн илт байна. Өөрийг нь цагдаагийн газараас ажиллаж байгааг мэдээ туслахаараа албаар сонин зүйлс ирвлээ. Өмнө нь хайр сэтгэлийн холбоотой байсан хүүхэнтэйгээ уулзч хоёулаа өшөө авдаг кино хий. 300 саяг өгье гээл. Өшөө авах төлөвлөгөөгөө өөрт нь үлдсэн өмнө хэдэн залуустайгаа нийлж эхлүүлж байгаа юм л дээ. Залуусынх нэг нь баян захирлын дүр төвөрж нөгөө 3 толгойд мангасуудын дунд орж мөнгө төгрөг өгөөд итгэлийг нь олоод авчихна. Нөгөө прокурор залуу ч мөн манай ганц гартыг болон ерөнхийлөгчөд нэр дэвшиж буй хоббир улс төрчийн мөрөөр мөшгөж ямар холбоо сүлбэтэйг нь судалсаар буй. Маргааш нь Мэрэй Моторс их хэмжээний мөнгө зээлсэн банкны захирлаасан прокурорын газар тайлбар өгөхөөр ирдэг. Прокурор залуу амунгач гээл үзээд байдаг. Банкны захирал нь маш гүн шаварт унсан учраас хэлэх хэсгээ шийдэж ядаад сууж байтал утсанд нь манерийн садарлаж байгаа бичлэг ирээд хэлэх ярих үгээ бодч л яриараа та гэж дарамтлах болсон. Манер энэ дарамтыг нь тэсэлгүй амиа оруулчихна өөрхий. Хөөхий 3 толгойд мангасын золиос суулж байгаа юм л та зайлвал. Ядч байхад нөгөө сонингийн эрхлэгч Маса Симста прокурорын газрынхан хүний амьд хүрлээ. Тэдний дарамт чахалт эрүү шүүлтийг дийлэлгүй амиа орлоо гэх утга бүхий мэдээ бичих гээд бэлдсэн байж байдаг. Прокурорын газрын тасгийн дарга нь манай шудраг ирийг амралтаав. Би ярьж бай чамайг халуулахаас аварлаа. Энэ хэрэгээс авраатад гэсний алааны амт үзүүлж энтэр. Прокурорын газрын дарга нарт хүртэл нөгөө 3 толгой мангастай сөлбөлдсөн учраас шударгаар шийдэх гэж яваа залууг замаасаа зайлуулж байгаа хэрэг. Энэ хөл гарыг нь үнсэх холгүй үлбүүлсэн хулгайчуд прокурорын газрын дарга ухаантай хүн штэ. Би юу гэж та хэдийг шалгах юм бэ? Манайд нэг нусан чавах байдгийн тэр л баахан тэнэгцсэн байна. Ястай sorry энтэргэл. Бүр бараг бөксийн баастан цуг толгохны өгшин банд чинь. За одоо ингээд кино доторх буюу ганц гартыг найруулж буй төлөвлөгөө эхэлж байгаа юм энэ. Экс найз хүүхнээ бие үнэлэгч нарын дунд оруулаад зогсоочихсон. Манай хүүхэн ч нөгөө сайн ахыг нь тоочглож очиод мууж байгаагаа өгөөш болгоцсон. Эд үзэж байтал муу хөгшин бойл үнэр авсан юм уу яасан нэг нохотойгоо яриад. Манай ганц гартын захирал болгон тоглуулж буй залууг судлуулчихсан компани нэгдэд 3 хаан сар болж үг мэддэг. Оройн ганц гарт маань сонингийн эрхлэгч сайн ахтайгаа уулзсан тусал бол газраа өгнө. Таны гарыг цустмааргүй байгаа болохоор та наад хэдээсээ холхон л байгаарай гэж хэлнэ. Сайн ахаач хадтаа жинхэнэ удраггүй нөв шүү дээ. За тэгэд хүчээр ажилласаа чөлөө авсан прокурор залууч эхлүүлсэн ажлаа орхихыг хүсээгүй учраас нууцаар мордлогоо үргэлжлүүлнэ. Ганц гартын ажилдаг баарнд ирж нүрээ харж уулзах бөгөөд ганц гарт прокурор гэдгийг мэдэн зогтож алгуулах болно. Ганц гартын хүн буюу захирлын дүр тоглож буй залуу саунд ирэн хоббир улс төрчийн цагийг сольж явна. Аль өмнө нь бичлэгийн дуу хураадаг цагийг сольж өгсөн байсныгаа буцаагаад авч байгаа юм л да. Яг тэр үеэр заргийн өнрөөгийн солонгос хөвлбөр залган наад захирлгээд байгаа ста чинь ганц гарттай холбоотой хүн байна гэж хэлснээр манай захирлын дүр тоглож байсан залууг барьж аван нохоо ширмдэж хаянда. Хөл гарыг нь тайрна гэж айлахад хамаг үннээ хэлж цагт бичигсэн дүрсийг үзүүлж хаана уулзах гэж угааж хэлэх болно. Уулзахаар ирж байхад нь ганц гарт сэжиг авч гэрээсээ гараад ажиглаж байгаад утсаа унгаана. Ганц гартаа чи иймэрхүү салгалт байлгүй дээ би минь. За тэгээд баахан хөөцөлдөж хутга шаалгаал өгөх нь үгтэл хиймэл гартайгаа аз таарч тэрлүүн бүлцсэн. Тэгээд араасаа дахиад тоосгодуулаад баригдаал баларлаадаа гэж байтал прокурор залуу супербаатар шиг гарч ирээд авранда. Аман дотроо хийсэн шаардасаа алдчихсан бузар өвөнөрч сандралдаж эхлэндэ. Бүх бузар болоог нь мэдэж байгаа учраас сандрахгүй гэж яахад. Манай ганц гартыг буудалд аваад ирсэн нөгөө прокурор чинь би байгаагүй чи аль хэдийн булшинд авдчих байх байлаа. Тэр жил Мэрэй Моторсын талаар хууль бус баримт яг олж авч байтал нэг нөхөр дундуур нь орж ирээд авцсан. Тэрийг чи авч явж байгаад гаргүй болсон байхаа. За, хоёлаа дийлхий. Би ушаа хүчин туслая. Чи харин шудраг ёс тогтоож тэднийг барихад тусал. Гэх болно доо. За цаашлаад бүр сонирхолтой болох нь тодорхой болж байгаа үстэй. За тэгээд хамтарч ажиллахаар болж ажиллаж байсан баарныхаа караокены өрөөний гэрлийн бүрхүүр дотор нуусан флаш дискийг авчруулж доторхойг нь нээж хартал бас нэг сүртэй материал биш байдаг. Прокурор залууч нөгөө бохир мөнгөний материал хаана байна гэхэд алдчихсан гэлгүүр их болно. Чи ер нь азаа хийж тэрийг хөвлж авахгүй эрхлэгч өвгөнд яах гэж өгсөн бэ гэхэд ах бид хоёр ахын дүүсийн онцгой харилцаатай хүмүүс би итгэдэг учраас өгсөн энэ гэл бас худлаа үлээнэ. Ер нь бол өөрөө л өөрийнхөө гараар бүхнийг дуусгах гэж байгаа нь энэ байх. Манай гур байрсаа солихоор болж хөдөө хүний хөлөөс хол прокурорын аавын дэрэн ганц гартыг тэнд хэсэг нуухаар болно. Нөгөө хоёр ч бүр гал хамууд болцсон мах зах түлж идэл ганц юм угааж унгаа прокурорт итгэн хуулбарыг өгч нөө. Гэхдээ тэднийг барихын тулд манай ганц гарт бас баригдан шорон цуух ёстой болж таарна. Прокурор чинь үеэр чамайг алахыг оролдсон чиний гарыг тасдуулсан хүн бол
Чиний нөгөө сайн ах гэдэг байгаа зөв өвөө шүү дээ гэж хэлэхэд манай хүн бүр шок. Амьдралд нь тусдын болж ёстой төрсөн дүүгээс нь өөрсгөө явж өгсөн анх нь хутга шаасныг мэдсэн манай хүнч бүр өшөө хорслын туйл. Эрхлэгч өвгөн лүү залгаад та ч яасан зөв юмс та. Хүн хамаг бүхнээ зориулж явахад арнуур руу хутга шаацсан байх юм. Заац та бие бодор. Удахгүй уулзъя гэд утсаа таслана. За тэгээд киноны эхэнд гарсан хэсэг буюу хэвлэлд бүх баримтыг ил болгоод өөрөө эрүүдэн шүүсэн гэсэн шалтгаанаар шоронд орогч үүнийг эрхлэгч болон хобир улс төрч хоёрын явуулгаар хийсэн гэд мэдгдэх болно. За тэгээд бүгдийг байцаагыг нь байцаагаад хэвлэлээр нэг бөөн сенсац явж байх үед нөгөө өвгөн эрхлэгч нэг мэдээ цацаад хайдаг нь манай ганц гартыг өмнө нь хүн амны хэрэг хийж байсан. Түүний захиалгаар аллаг үйлдсэн хүн хэрэгэ хүлээсэн. 2004 онд алдарт гарч байсан охидын хамтлагийн гишүүн амиа хорлсон бөгөөд ганц гартад хүчиндүүлж дарамтлуулдаг байсныг хамтлагийнх нь баталж гэсэн мэдээ гаргасан байдаг. Прокурорч бөөн уур ганц гартаа давхиж очоод за одоо үнээрч. Чи хүн алсан уу? Хүчин үйлдсэн үү? Гэхэд би тийм зүйл хийгээгүй. Тэр хэрэг хүлээсэн гэдэг уга хүнээс очоод асуу. Хүчин ч үйлдэггүй. Ямар их сэтгэл готролтой байсныг хамтлагийнхнаас нь асуу. Гэнтэ. Амиа хорлсон хамтлагийн гишүүн нөгөө өмнө сэтгэлтэй байсан хамтарч төлөвлөгөөг нь хэрэгжүүлж байсан эмэгтэй. Өөрийгөө ягуудгсан болгож харагдуулахаар оролцсон байгаа нь л дээ. Ер нь л шудраг болсон хонглоор эргэлтгүй шаачлаа шүү манай хүн. Прокурор ганцхан гарт хоёр маань бүх төлөвлөгөө нь нураад балраад байж байтал прокурорын удсан дуулга ирэх бөгөөд нөгөө эрхлэгч буурай байдаг. Аав чинь барилгын компаниас мөнгө авсан юм шиг байх юм. Би харин энэ талаар мэдээ бичих гээд асууж байгаа юм. Гэнтэ мөхөгшн нохоо. Манай прокурорын сугны ус ухаантайны салбартай эрхлэгчийн заавраар аавд нь барилгын компани захирлыг танилцуулж тархийг угаасан байгаа юм. Манай нэг гарт шорон руугаа автобусаар тээвэрлэгдэж байх үед үнэнч дүүнер нь гарч ирэл оргуулсан та. Тэгэл нөгөө гар хөлөг нь тасдах гэтэл амиа бодон ахаасаа урвдаг дүүгээ нохоо шиг балбна. Экс найз охиныг хэн алсныг асуудал эрхлэгч өвгөний тушаалаар хөнөөсөн гэдгээ хэлдэг. Хөөрхи эмхтэй эрхлэгчдэр очин ганц гартыг тайван орхин тэр гэл өөртөө бавуулцаж байсан бичлэгээ үзүүл сүрдүүлсэн учраас хорлогдсон байдаг. Один рукич бөөн уур нөгөө эрхлэгч өвгөний өрөөнд нь шааж очоод эксиг маань хэн алсан намайг хүчингийн хэрэгтхэн хийсэн бэ? Чиний хийсэн ажил уу энэ гэл хоолоо амыг нь боож байтал нөгөөх нь хобир улс төрч ям пилогийн хийсэн хэрэг. Тэр бүхнийг төлөвлөсөн л гиндэ. Тэгэл сүхэ шүүрч аваад гарыг нь өөршгөө мухар болгож өшөөгөө аваад шууд цагдаад давхиж очоод хэрэгэ үлээн. Гэхдээ ингэснээр мэдээж шалтгаантай л да. Дууг нь хураагаад авчихсан байсныг прокурор түлээлгэж өгдөг. Прокурор ч нөгөөх нь бариад эрхлэгчдэр яваад очно. Тэгсэн нөгөө өвгөн нь тоож угаач юм алга. Ноодч нотлох баримт боллоо юу? Гэхэд нотлох баримт болох гээгүй. Ям пилүү гişүү мэдвэл яах вэ? Нэг итгэл алдсан хүндээ дахиж итгэх болов да. Муудалцаад явах. Надад төлбөрийн баримтуудыг явуул. Байсан биш зүгээр нэг сайхан нэг тал болцгоё л та. Гэт нөгөө дуу хураагурыг үлдээгээд яваад. Юу болоо шааж вэ? Хэнд ч итгэх аргаалгаа энэ зам болонд. Хэдэн халтар цаас хараад оруулчихж байгаа юм байхтай хүрч байна. За тэгээд бүр нөгөө мангасуудтай цуг наригхаар наригдаг байшинд нарих марих барьсан яваал очин да. Нөгөө ерөнхийлөгчд нэр дэвшигч ям пилов манай прокурорыг би чамайг ирнэ гэж мэдэж байсан юм аа. Энтэр гэл. Энэ хөр намаасаа номер 1-ээр гарч ирэн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөр болсон байх бөгөөд шудраг солонгос орныг цогцлох болно. Бүгд чинь хайртай шүү. Энтэр бууцар попи хаан. Прокурор ч нөгөө хэдийнхээ хорчгор онжгийг сайн үнснэх тушаал дэвшиж ерөнхий газрын прокурор болсон байдаг. Энэ үеэр нэгэн бичлэг сошиалор цацагдах бөгөөд нөгөө бузар булаа өвөнөртөө цөг хүүхнүүдтэй наргиж байгаа прокурорын бичлэг байдаг юм. Цадсан хүн нь манай ганц гарт. Тэгэл энэ бичлэгийг цадсан хүн удахгүй бүх баримт нотлогоотойгоор мэдгэл хийнэ гэн. Сошиалор жинхэнэ сэвж өгөндөө. За тэгээд нөгөө баримт дэлгэх хүнч Сүр Бадар улсаар ирлээ. Тэр хүн нь хэн бэ гэхээр Солонгос улсын прокурор Уу Чанху байхан тэртээ. Энэ бүхэн маань прокурор болон ганц гарт Ан Сангу хоёрын найруулсан кино байсан байдаг. Одоо хинч надад итгэхээс өнгөрсөн. Харин Солонгос улсын прокурор хүн мэдгэл хийвэл хүмүүс итгэнэ гэснээр энэ хүү жүжигээ эхлүүлсэн байгаа юм. Албаар дотор нь оруулж камер суйрлуулсан арх барьж орон бүх зүйлсийг нь бичиж аван задлсан нь энэ. Ёстой л нэг шудраг бус зүйлтэй шантрахгүй тэмцснийх нөгөөх нь хорсол гомдлон туйлтай хүрсэн байсных булаа өвөө нарын үнэн гилчлэн зорьсон эрэхтэй манай хоёр хүрснээр кино маань дуусах болно. Яг л манай Монголын өнөг нэг юм байгаа биз. Сошиалор хармаасын итгэлийг олсон хинч хэнийгч юу ч гэж харлуулж амьдралаар нь тоглож болдог. Мөнгөтэй хүн хүссэн хүнийг хөдөлгөж болдог. Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг шиг албан тушаалд очихын тулд ямар ч хорчгор баастай хошног байсан хамаагүй долоодог гэд бүр яг шүү.
Хизээ сайхан Монгол орнд минь шударгаас тогтох юм байгаа бүү мэд. Новшигч. За. Тэгээд өнөөдрийн маань кино таалагдсан бол лайк, subscribe тагаа цуг дарахаа мартавта цалигнууд минь. Facebook-оос шудраг бусын англиар алхуулж. Аашаас. За. Дараагийн киногоор иргэд уулзъя. Баяртай шудраг бус цаваа.